хамгийн ихний асуулт. Хятад утас штэ, камер нь муу үсттэй, батарей нь хэрвээ. Тэгээд эцэст нь яг Huawei-гийн утсыг авах нь зөв үү гэх яриатай та өмнө нь нилээдгүй олон удаа таарч ирсэн баг. Тэгвэл яг одоо үнийг шалгаад үзцгээе. Одоогоос 17 жилийн өмнө Steve Jobs лаптопыг бичгийн цаасны хавцанд багтаана гэж амласан амлалтандаа хүрсэн. За тэгвэл яг үүнтэй ижилхэн Huawei компани өөрсдийн Mate цувралын гар утсаараа таблетыг өмдний халаасандаа багтааж болно гэдгийг харууллаа. Дэлхийн бүх технологийн хорхоотнууд Huawei Mate XT загвар буюу одоо Trifold утас гэж яриад байгаа 3 скринтэй ихэгддэг тэр утсыг одоо туршиж үзээд алмаарад шоконд орсон. Тэгээд бид нар л мэддэггүй болохоос Huawei маш олон чиглэлд утас гаргадаг. Жишээлбэл одоо арай өндөр зэрэглэлийн утас гэх юм бол Mate цувралууд нь байна тий. Арай хямдхан гэх юм бол Y цувралууд нь гэдэг ч юм уу тий. А гэхдээ хэдүүлээ өнөөдрийн контентоороо Huawei Mate X6 гэдэг утсыг unboxing хийх үеэс нь туршиж үзэх болно. Юун төрөнд энэ боломжийг олгож байгаа Intel компанид баярлалаа. Би даасан сэтгүүл зүй болон технологийн салбарт дэмжиж ажиллахдагт нь талархаж явж хэлмээр байна. За миний амьдралдаа харсан хамгийн том савлгаатай утас гэж хэлж болно. Дотор нь мэдээж цэнэглэгч, SIM онгойлгогч тэгээд мөн кейс байсан. Тэгээд миний нэг гайхдаг зүйл нь юу гэхээр энэ ихэгдэг нугардаг утаснуудын ер нь кейс ч юм уу те шилэн алтайг ямар байх ёстой вэ гэдгийг төдийлөө ойлгодог. Гэхдээ Huawei-ийн хол яг үндсэн арахын камерны хэсгийг ер нь хамгаалсан нэг кейсний хэсэгтэй. Тэгээд кейснийх нь нэг сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр стенд болгоод ашиглаж болох үс нэг тийм хэсэгтэй. Тэгээд энэ ер нь одоо том сайз юм уу plus size утаснуудыг ингээ худалдаж авч байгаа хүмүүсийн дийлэнх хандлага нь бол хөвчлэн контент үзэх байдаг. Тэнгүүд яг тэр кейсний стенд болгож ашиглаж болох тэр хэсэг нь бол надад хамгийн их таалагдсан. За гадна дизайнаас нь эхлээд ярих юм бол нугарсан үедээ 9.9 мм. За хамгийн нэмгэн үедээ 4.6 мм болно. За бусад Galaxy Z Fold 6 гэдэг одоо ижил ангиллын утастай харьцуулахад маш нэмгэн. Харин нугарсан байх үедээ iPhone 16 Pro-тай харьцуулахад жаахан зузаан санагдсан. За дэлгэцний хэмжээ 793 инчийн дэлгэцтэй, хойно 3 камер, 1 depth сенсортэй. За depth сенсор нь одоо юунд хэрэг болдог вэ гэхээр одоо объектуудыг хэмжихэд за энд байшин байна, энд хүн байна гэдэг ч юм уу те. Үндсэн объектыг хэмжиж мэдрээд түүнд нь одоо гэрэлсүүдээр камерыг тааруулахад илүү тусалдаг гэсэн үг. За урдаа нэг селфи камертай, Type-C порттой, баруун гар талдаа бүх товчнууд нь байршсан байгаа. За тэгээд black, white, grey, blue, red гэсэн өнгөний сонголттойгоор худалдаанд гарч байгаа юм байна. Бас нэрээ Монголд зөвхөн хар болон улаан хувилбарууд нь зарлаж байгаа гэсэн шүү. Дундуурангаас нэг жижигхэн мэдээлэл хүрэхэд Unitel-ийн зүгээс ухаалгаар утсаа шинжилгээ гэдэг нэг кампанид ажил эхлүүлсэн явж байгаа юм байна. За энэхүү кампанид ажлын хүрээнд хэрэг танд өнөөдрийн Huawei Mate X6 утас таалагдах юм бол Toki app ашиглан лизингээр эсвэл бэлнээр төлөөд гэхдээ шууд хөргүүлээд авах бүрэн боломжтой юм байна шүү. Ийм нэг хэлбэр шийдэл байгаа юм байна. Таас ашиглаад үзээрэй. За хардвер талаасаа буюу техник үзүүлэлт талаас нь дурдах юм бол үндсэн камер нь 50 мегапиксел, телефото камер нь 48 мегапиксел, ультра вайд камер нь 40 мегапиксел байх жишээтэй. Энэ нь одоо ер нь одоо бусад ижил түвшний англи утаснуудтайгаа харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт. Мөн одоо урд селфи камер 8 мегапиксел буюу энэ нь бол яг харьцангуй ижил түвшнийхөө гэсэн үг. За бидний авсан зургууд гэвэл нэг юм байна. За 10x зүүм болон бусад одоо зүүмний сонголтууд дээр нь зураг бичлэг дарж үзсэн. За мөн влог шиг байдлаар бичлэг туршиж үзэхэд харьцангуй чанартай гэдэг нь мэдрэгдчихжээ. Ер нь камерны хувьд одоо бусад ижил төрлийн fold англи утаснуудтайгаа харьцуулахад хамаагүй сайн санагдсан. За мөн нэмээд хэлэх юм бол IPX8 буюу одоо ус тоосон эсрэг төсвөртэй. За энийг одоо энгийн үгээр тайлбарлах юм бол та 2 метрийн усны гүнд 30 минутын хугацаанд усанд одоо тисэж чадна гэж ойлгох болно. Дэлгэцийн үед бусад fold утаснуудтай ижил ер нь бол 120 Гц дэлгэцтэй 1800-аас 2500 нийт хүртэл тодорно. Өөрөөр хэлэх юм бол одоо хит нартай үед утас асуудалгүй хэрэглэж болно гэсэн үг. Kirin 20 гэдэг чиптэй. За 2024 онд гарсан Snapdragon 8 Gen 3 чиптэй одоо харьцуулах юм бол одоо олон кортооч гэсэн зарим талаараа жаахан бага үзүүлэлт үзүүлнэ. Гэхдээ хятад утаснуудын хамгийн том давуу тал батарейн дээрээ гарч ирдэг. За батарейны хувьд болохоор 5200 мАh цаг буюу одоо ижил ангиллын утаснуудаас 18-аас 20% илүү одоо багтаамжтай. Энгийн хэрэглээнд 12-оос 16 цаг хэрэглэнэ гэсэн үг. Цэнэглэгчдэр мөн том давуу талууд гарч ирдэг. За жишээ нь Huawei Mate X6 утсыг та утсан цэнэглэгчээр нэг цэнэглэх юм бол 66 ваттаар цэнэглэх боломжтой бол ижил төрлийн утаснууд бол 25 ваттаар цэнэглэх боломжтой байдаг. За мөн wireless charger дээр та бас 50 ваттаар цэнэглэх боломжтой хад ижил утаснууд нь болохоор 15 ватт байх жишээ нь тий. За хамгийн энгийнээр танд ойлгомжтой байлаар тайлбарлах юм бол та өөрийнхөө утсыг 50% болтлоо дүүрэхэд танд ердөө 15 минут байхад л хангалттай. Энэ нь бол одоо супер давуу тал гэж ойлгож байна. За RAM-ийн хувьд гэх юм бол 12-оос 16 ГБ-ийн хооронд, за багтаамжийн хувьд гэх юм бол 256 ГБ-аас 1 ТБ-ийн хүртэлх багтаамжийн сонголттойгоор худалдаанд гарч байгаа юм байна. Нэрээ Монголд зөвхөн 12 ГБ-ийн RAM болон 512 ГБ-ийн storage-тэй хувилбарууд нь борлуулж байгаа гэсэн шүү.
За софтверийн хувьд гэх юм бол Harmony OS гэдэг одоо өөрсдийн үйлдвэрлэлийн системтэй. Тэгээд ер нь Huawei-гийн утаснуудын хувьд миний хэцүү байсан зүйл нь яг юу вэ гэхээр үйлдвэрлэлийн систем нь аягүй их гацдаг. Ер нь л нэг тийм жоохон болих санагддаг байсан. Тэгээд одоо энэ асуудал нь ер нь бүрэн шийдэгдсэн байлээ. Huawei Mate сурал маань өөрөө өндөр зэрэглэлийн утас буюу одоо iPhone, тэгээд Samsung-ийн Galaxy S суралуудтай өрсөлдөхөц хэмжээний утас гэсэн үг. Тийм ч учраас энэ утаснууд дээр төдийлөн софтверийн асуудал ерөөс ажиглагдахгүй. Харин ч маш смут байсан. За мөн хэрэгтэй iPad авч чадахгүй асуудал Монголд одоо байхгүй болсон байлээ. Ихэнх үндсэн хэрэгцээний аппууд бүгд Apple Gallery дотор бол байгаа. Дээрээс нь бүр гадны аппуудыг татах шаардлагатай болох юм бол Micro G Service апыг санал болгож байгаа юм байлээ. Тэгээд энэ аппын тусламжтайгаар Google Calendar ч юм уу те, Google Chrome, Google Drive ч юм уу те, иймэрхүү одоо хэрэглээний гадны аппуудыг татаж болно гэсэн үг. Huawei Mate X6 утасны хувьд гэх юм бол миний Huawei-тай холбоотой бүх хэрэгэлзэлтээс асуудлуудыг эвдэж чадлаа гэж бодож байна. Тэгээд бас Huawei-гийн анхны нугардаг утас атлаа ийм өндөр чанартай бас гарч ирнэ гэж хүмүүс үүсэж төсөөлөг баг. Тийм ч учраас ер нь дэлхийн технологи сонирхогчид шуураад байсныг нь одоо л ойлголоо. Эцэст нь контент дээр хамтарч ажилласан Intel-тэй баярлалаа. Ухаалгаар утасаа шинжилгээ кампань маань 3 сарын 2-ны хүртэл үргэлжлэх юм байлээ. Хэрв танд өнөөдрийн Huawei Mate X6 утас таалагдсан бол Tokyo App-аараа лизингээр болон бэлнээр төлбөрөөр төлөөд гэртээ хөргүүлээд авах боломжтой байлээ шүү. За тэгээд бэлгэнд нь 12 сарын турш сар бүр 8 ГБ дата өгөх юм байлээ. Энэ хүртэл хамт байсан баярлалаа. Дараагийн контентээр уулзцгаая. Түр бай.